Ашигт малтамлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл нь зөвхөн амнаатын хувь хэмжээг тойрсон маргаан бус улуурхайн орлогыг орон нутагт илүү хуваарлах нүүрсэнд түшгэлсэн эдийн засгийн зэсийн салбарлууд хэлэх цаашлаад чухал ашигт малтамлыг дэлхийн өрсөлдөөнд Монгол улсын байр суурийг тодорхойлох бодлогын томоохон шинжилэл болж байна. Харин энэхүү өөрчлөлт нь баялагын өгөөжийг хамгаалах уу эсвэл хөрөнгө оруулалт татах уу гэсэн улс төр эдийн засгийн гол мэтгэлцээнийг дагуулсаар байна. Энэ сэдвийг сэтгүүлч Уланбаяр студид томилж өргөнө. За ягд баярлалаа. Үзэгчдээ орой минь хүргье. За Монголоос 13 жилийн дараа ашигт малтамлын тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг засгийн газраас өргөн барин за маргааш өдөр улсын хурлын чуулганаар хэлцэх тавтай байна. За тэгвэл хуулийн 3 гол чиглэлийг илүү дамгаалan ярьж байна. За нэгдүгээр уулуурхайн орлогын хуваарлалтыг төвлөрсөн загвараас салгаж орон нутагт илүү ойртуулах. За хоёрдугаар нүүрсний дамгааллыг сааруулж зэсийн салбарыг эдийн засгийн шин тулгуур болгон тэлэх. Гуравдугаар геополитикийн өрсөлдөөний шин төв болсон чухал ашигт малтамлын зах зээлд Монгол улсыг илүү идэвхтэй тоглогч болгох зорилт тавьжээ. За энэ бүхний дундаас улс төрийн хувьд хамгийн чимхлүүр өөрчлөлт нь ашигт малтамлын нөөц ашигласны төлбөрийн орлогын урсгалыг төвөөс задлан орон нутг руу чиглүүлэх шийдэл байна. Одоогийн тогтолцоонд уулуурхай үйл ажиллагааны шороотоос, замын нуралд, усны дарамт, бэлчээрийн маргаан зэрэг бодит ачаал нь сум аймгийн нуруунд дээр буудаг атлаа тэр бүх ачаалыг нөхөх ёстой эдийн засгийн өгөөж нь их хвчлэн төвлөрсөн төсвөөр дамжин Улаанбаатарт шингэдэг. За ингэж ачааг нь орон нутг нь үүрээд ашгийг нь төв нь хүртдэг гэж шүүмжилдэг тэр тэнцвэргүй байдлыг засна гэсэн улс төрийн оролдлого гэж харагдахаар байна. За гэвч энэ өөрчлөлт бол цаасан дээр эмх цэгцтэй мэт харагдавч улс төрийн бодит амьдрал дээр шин дүрм, шин тэмцэл дагуулах нь гарцаагүй. Учир нь орлогыг орон нутагт ойртуулах тусам хинд их өгөгдөх вэ гэсэн маргаанч мөн адил ойртож ирнэ. Ингэснээрээ хөгжил чиглэсэн бодлого гэхээсээ илүү хэн илүү дуугарч, хэн илүү шахаж чадна, тэр илүү төсөвтэй гэсэн өрсөлдөөний логик орон нутагт хүчтэй ажиллаж эхлэх эрсдэл бий болж байна. За энэ нөхцөлд уулуурхайн салбар өөрөө нэг төрлийн хоёр талтай сэлэн болж хувирна. Нэг талаас уулуурхайтай эвтэй байвал төсөв тэлнэ гэсэн урамшуул үүснэ, нөгөө талаас эсэргүүцэл боломжгүй гэсэн далд тохиож давхар ажиллах юм а. За ингэснээрээ нийгмийн зөвшөөрөл гэдэг ойлголт зарим тохиолдолд зарчмын хилцүүлгээс хайлж шууд төсвийн сонирхолтой холбогдох эрсдэлтэй энэ бүх шинжилэл нь хариуцлагатай уулуурхай, байгаль хамгаалал, урт хугацааны доктортой хөгжлийн тухайны яриагч сулруулах аюултай. За мөн ингэж зөвхөн орлого нэмэхээс гадна зарцуулалтын хяналт, ил тод байдлын асуудал дагаж яригдах ёстой болж байна. Тодорхой амнаатын төлбөрийг төсөв рүү за докторжуулалтын сан, хөгжлийн сан руу ингээд хуваарлалт хувьд байгаа. За энэ хувьдад өөрчлөлт оруулаад ашиглуулж байгаа аймаг дээр 5%, сумд дээр бас тодорхой хувийг нэмэх гэдэг ийм л залт явж байна. Дэлхийн зах зээл дээр эрчим хүчний шилжилт, захиргаан, автомашины өсөлт, дата төвүүдийн тэлэлт, хиймэл оюун ухааны эрчимдсэн хэрэглээний нөлөөгөөр зэс стратегийн чухал түүхийн эд болоо хуурч байна. Нүүрсэнд найдах нэг морьтой тэрэг шиг байсан эдийн засгийн бүтэц илүү олон тулгууртай болох зайлшгүй шаардлагатай нүүр тулсан. За засгийн газрын тайлбарснаар бол Монгол улс өнөөдөр Эрдэнэт оюу толгой гэсэн хоёрхан томоохон зэсийн төсөлд түшгэлдэгч геологийн нөөцийн хувьд илүү өргөн боломжтой мөртлөө түүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулж чадалгүй олон жил алтан дээр суусан гуйлагчин шиг явж ирсэн гэж үзэж байна. Иймээс өсөн нэмэгдэх амнаатыг бууруулж олон улсын хөрөнгө оруулалтын өрсөлдөөнд нийцсэн татварын орчин бүрдүүлснээрээ цагаан сувраг, харамхтай зэрэг удаан хугацаанд хүлээлгсэн төслүүдийг хөдөлгөх зорилт тавьжээ. Энэ байр суурийн гол логик нь өнөөдрийн хоёр уурхаагаас илүү татвар авах биш, харин маргаашийн олон уурхайг хөдөлгөх гэсэн зарчимд тулгуурлаж байгаа юм а. За ингэж богино хугацаанд төсвийн орлогыг шахах бус урт хугацаанд үйлдвэрлэл, экспорт, ажлын байрны суурийг тэлхийг зорьсон гэхээ. Татвар гээл тийм ээ нийгмийн даатгалын реформ багц өөрчлөлтүүд тэгэл бид нар амар их зардлууд нэмэх болж ирж байгаа байхгүй юу. Энэ зардлуудыг ингээд хэрвээ ингээд бүгдийг төсөвт оруулах явах юм бол өнөөдрийн манай төсвийн алдагдал 1.2% гэж байгаа. Энэ чинь баг 6% өрхөр байгаа байхгүй юу. 6 доороо хийж 6-7 их 80. Гэтэл бид нар нөгөө талдаа төсвийн орлогыг нэмэгдүүлэх юм юу ч хийхгүй ингээд баахан л зардал нэмэл зардлаа бууруулах юм аач ярихгүй баахан зардал нэмээд идэг салин лүү гэдэл. Гэтэл одоо ганц гялтаах төсөвд орлого оруулж ирэх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, дотоодын бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол улсын валютын нөөц, эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа хангадаг Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх ийм боломжтой ийм зүйлүүдийг бид дэмжих ёстой байхгүй. Тодорхой хэмжээний орлого орж байгаа. Гэхдээ бид нар ногдол ашиг эрт таммаар зээлийн үгээ буулгамаар.
тий. Тэгжээж одоо энийг урагшламаар байна гэдэг ийм одоо зарчмын байр суурь засгийн газар гаргаж байгаа юм. Тийм учраас бол бид засгийн амнаатыг бол одоо буулгаад өөр бусад төслүүдэд хөдөлгөөд нэг одоо хөрөнгө оруулагчийн хараат байдлаасаа гарья гэдэг ийм л бодлого дэвшүүлсэн. За ингээд одоо дунд нь бас зарим одоо эргэлзээ төрөөд авах магадaltaй байгаа учраас бид энэ шууд оюу толгойн бүлэг ордод бол энэ хамаагүй гэсэн байдлаар асуудлыг шийдъя гэдэг ийм л одоо зарчмын байр суурьтай нэгтгэсгээс онтрогийн хилцээр дуустал энэ одоо засгийн амнаатыг тэр одоо онтроод хамаарахаар хөдлөхгүй байя гэдэг ийм л зохицуултаар хийж байгаа. Тэгэхээр хугацаанд зөв. Гэхдээ хилцээрээ хийгээл явна шүү дээ. Хилцээрээ хийгээд дуустал тэгэл ямар нэг хөдөлгөөн байхгүй л гэсэн үг. Дамтны ям сайтын тайлбарыг засгийн газар өнөөдрийн бяцхан ашиг дээр суух бус ирээдүйн их олзруу тэмүүлэх бодлого гэж харж болох. Гэхдээ шүүмжлэгчдийн байр суурьч мөн адил хоосон биш. Нэгдүгээр зэсийн үн түүхийн эд дээд түвшинд хүрсэн үед төрийн ах өгөөжийг бууруулах нь алтан дээр сандайлсан боломжоо өөрсдөө хэрэгсэлтэй гэж тэд үзэж байна. За зах зээлийн мөчлөгийн хамгийн ашигтай үедэр татварын ачааллыг сулруулах нь улсын төсвийн орлогыг богино хугацаанд алга урвуулах аюултай гэсэн болгоомжлол бий. За хоёрдугаард хөрөнгө оруулалт зөвхөн татварын хувь хэмжээгээр хэмжигдэх зүйл биш. Улс төрийн доктортой байдал, гэрээний хэрэгжилтийн найдвартай байдал, хууль эрх зүйн орчны урьдчилан таамаглагдах чанар зэрэг хүчин зүйлс хөрөнгө оруулагчдын шийдвэрт өртөө нөлөөлдөг. За ийм нөхцөлд амнаат буурлаа гэд хөрөнгө оруулалт заавал урсаж ирнэ гэж үзэх нь хит нэг талыг барьсан дүгнэлт болох эрсдэлтэй. Тиймээс татвар бууруулал хөрөнгө орж ирнэ гэсэн шугамн логик бодит байдал дээрээ дангаараа хангалтгүй. Ингэснээрээ хоёр өөр эдийн засгийн философи мөргөлдөнө. Нэг тал нь өндөр татвар, өндөр өгөөж гэсэн богино хугацааны төсвийн хамгааллыг чухалчилсан бол нөгөө тал нь өрсөлдөх чадвартай илүү хөрөнгө оруулалт гэсэн урт хугацааны өсөлтийн стратегийг төлхөө харж байна. За нэгсэндээ одоо идэх ирээдүйд арвижуулах уу гэдэг сонголтын өмнө улс орон ирээд байна. Энэ маргаан нь зөвхөн татварын хувь хэмжээг тойрсон асуудал биш, бэлэн орлогоо хамгаалах уу, эсвэл боломжоо тэлэх үү гэсэн эдийн засгийн суурь сонголтын тухай хилцүүлэг болж хувирлаа. За хоёр талын аль алинд нь өөрийн гэсэн үндслэл байхч хоёр туулаа хөвөл хоосон хоцорно гэдэг шиг шийдвэрийн тэнцвэрийг зөв олгох нь хамгийн чухал сорилт болж байгаа юм а.